1 2 1 2 1 2. За, амралтын өдрийн орой мэнд тэгээд шеэрлээ түгээгээд өгөөрөө харбины гэрээний эсрэг харбины гэрээний хяналтын сонсголыг эсэргүүцсэн Ардсан намын гишүүд ихнээс нь нэрлж байгаа. Яагаад ганц Ардсан намынх нэг гэдэг байгаа юм бэ гэдэг хүмүүс суугаад байгаа юм. Тэртээ дгүй Монгол ардын нам гэдэг чинь бүлэг дээрэмжт би одоо хэд тайлбарлах вэ? Өмхий муусны нүхнээс аль хэсгийг ариун сайхан зүйл гэж харах юм бэ? Одоо тэгээ учрал хүртэл тэр харбины гэрээний эсрэг конновцсон байгаа. Тэгээд яагаад эсрэг харбины гэрээний иргэдэйгээ мэд хэрхийг хангахгүй гэж эсрэг конновтод байгааг ойлгох хэрэгтэй шүү дээ. Одоо тэр духан дээр цэцэгтэй байшингийн хайсангийн эзэн тэр байшингийн эзэн чинь учрал болцсон шүү дээ. Тэгээ учралд одоо 90% нь тэр дээрмийнх нь 90% нэрнэ. Тэгээд тэр 90% учрал өөрөө авах гэж байгаа учраас л учралыг дагалдагч нарт эсрэг конновтож байгаа шүү дээ. Харбины гэр ерөөсөө л энэ бодит үнэн. Тэгээд энэ духан дээр цэцэгтэй байшингийнхнаас сайн зүйл хүлэмжсэн тэнэг байхгүй та. Тэгээд иргэдийн мэд хэрхийг хангахын төлөө ил тод байхын төлөө нээлттэй засаглалын төлөө яваад байгаа Ардсан намын гишүүдийг хэлэхэр шаарахгүй байгаа юм. Яагаад иргэдийн мэд хэрхийг хаах гэдэг юм? Яагаад энэ нээлттэй засаглалын тухай ойлгохгүй байгаа юм? Иргэний эдийн засгийг нууцлдаг гэж илэн баланцгийнх нь юм байдаг юм бэ. Энэ нууцын гэрээнд зэрэгт оруулаад нууцлж байгаа л өчнөө хулгай дээрэмт тонол хийгээ үзтээ. Хэдэн их 80 төгрөгийн дээрэмт тонол хийсэн. Тэгэхээр өнөөдөр тэрийг эрүүл ухаанаар ойлгох ёстой гэж үзүүлж байгаа. Хоёрдугаар намаа хусаад байна гэдэг нь намайг. Би илүү их намаа цэвэр байгаасаа, тунгалаг байгаасаа, үзэл санаатай байгаасаа, зарчимтай байгаасаа эн чинь ингэж байж иргэдийн итгэлийг татна штэ. Тэр нэг юм фанаас сэтгүүгээр мангар юм ярьдаг одоо болмоор юм. Би хизээш намаа хусаагүй. Би яагаад гэвэл өөрөө үзэл баримталтай хүн учраас юу гэж намаа хусаж байгаа юм. Гэхдээ би гэмт хэрэгтэнгүүтээ нэг байх гэсэн үг шүү дээ. Эн чинь үзэл санааны нам болохоос биш. Хэн нэгэн гэмт хэрэгтэн хамгаалах гэж надад үүрэг даалгав. Миний үзэл баримтал дотор ч тийм байхгүй. Энэ либерал үзэл баримтал дотор ч юм байдгүй шүү дээ. Эрхчлөөний үзэл дотор ч харин илүү ил тод нээлттэй байж энэ нийгэм чи өөр урагшлагтаа дандаа цэвэршиж урагшилж явах хэрэгтэй. Тэр зарчим юм. Тэр гэмт хэрэг хийсэн бол тэр гэмт хэрэглүүгэл тэр хууль хяналтын байгууллагын шалгаал аваад явуулдаг юм байна. Тэг яагаад бид энэ энгийн логик ойлгохгүй байгаа. Ардсан намынхан хулгайч байж болох юм бол ардын намынхан ч хулгайч байж шүү дээ. Бид өөрсдөө цэвэршиж ирүүлчихийг хүсэхгүй байгаа бол Монгол ардын намтай эсвэл нийлээд бүгд нэг нам болоод явуулдаг. Хулгайч дээрэмжт болол. Зөвхөн ан ман гэдэг үсгэндээ биш байгаа шүү. Нам гэдэг чинь улс төрийн үзэл баримталтай байгаа. Тэгээд ийм энгийн логикийг ойлгож яж энэ улс төрийн намд юммаар байгаа юм. Тэр нэг фанат сэтгүүгээр хулгайцсан манай нам юм чинь гэж өмөрдөг ийм сэтгүүтэй баймааргүй байна. Тэр наа гişүүдээс асуу эсрэг коннот дарсан харбины гэрээг яагаад нууцлах хүсээд байгаа? Яагаад иргэдийн мэд эрхийг хаагаад байгаа? Тэ яагаад энэ Монгол улсын ашигт малтмалтыг нөгөө баялаг гэдэг байгаа тэр нүүсийг хоёр толгойг яагаад хятадуудад өгөхийг дэмжиж Халтмаагийн Баттулгын өрөнд өгөхийг энэ нойд эрдний өрөнд өгөхийг Жонхогийн өрөнд өгөхийг яагаад дэмжиж байгаа? Тэг бид мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэгэд нууц төрийн нууцд байгаа юмыг мэдэх гэлээ гэд мангалтаад байгаа юм. Эн чинь хэн нэгний хувийн өмчт байгаа нууц юмыг мэдхийг хүсээгүй би. Монгол улсын иргэний хувьд энэ баялагийг энэ нүүрсийг хятадуудад яагаад тийш өрөнд өгөх гэдэг хэдэн жилийн хугацаатай өрөнд өгч байгаа. Хишнээн төхөргөний хохирол монголчуудаас нэгсэн алдагдсан өртгөө тооцсон хятадууд. Тэрийг мэдмээр штэ. Мэдэх хэрэгтэй штэ. Тэгээ Батулаг танк орж ирнэ гэд зогсоосныхын төлөө яагаад одоо монголчууд бид хоёр толгойг хятадуудад зүгээр шахуу өрөндөө өгч байгаа. Тэр алдагдсан өртг нь яагаад монголчууд бид төлөх ёстой юм. Тэр Халтмаагийн Баттулга Жонхоо өөрөө төлөх хэрэгтэй штэ. Энэ нойл эрдэнэ өөрөө төлөх хэрэгтэй штэ. Тэрийг ингэж ялгаж салгаж ойлгодог бай. Ирүүл бай. Тийм учраас нэхээ шаардаад байгаа. Тэгээд бас
Хятад хилээ хаач штэ бид нүүрсээ гуй зардаг гэдэг юм. Тэрийг мэдсэн бол яагаад тэр Монгол улс хийж исэн гэрээнүүдийг эсэргүүц чадал эсрүү танк орж ирэн гэж зохиол бичиж монголчуудыг хооронд тусмшүүр нь талцуулж Монголын ашигтай төслийг гацаасан. Монголчуудаас ганц төгрөг гарахгүйгээр Хятад, Япон, Монголын хамтарсан консорциум тэр юу гэж аваад явах гэсэн шүү дээ. Энэ төслийг ийм алдагдсан өртгөн бид нар өрөнд орохгүй л ахсан шүү дээ. Хятадын тал хичнээн төгрөгний алдагдсан өртөг гэж тооцож бидрээс алдагдсан боломж гэж тооцож бидрээс өртөг нэгж байгаа. Бид нар алдагдсан боломжоо яаж тооцох юм? Тэгээ яагаад хятадуудад бид үнгүй шахуу ингээд хин нэгний өрөнд нүүсэд өгөх ёстой юм. Нөгөө нэг баядагтай эзэн Монгол жонгол гээд байгаагүй лөө. Тэг өөртөөс энэ зүйлийг асуу. За тэгээд мөнх баясгалан гээд энэ шүүртийн тухай ярина. Санаж байгаа бол цензургүй яриагаар нэвтрүүлэг хийх жахта Монгол улсын ерөнхий сайд чимдийн сайхан бэлгээс та их орондоо хайртай гэж асуужсан баха. Монголчуудын өнгөтэй өтөд өсвөл явж исэн болгоныг эсэргүүцчихсэн баха. 5 толгойн ашигтай төслийн тухай яриад чи энэ төслийг үзээгүй гэж ойлгохгүй гэхэд би ойлгох хэрэг байхгүйгээд дайрж исэн баха. Тэр нөгөө нэг монголчуудыг танк орж ирэх чинь өмнөхий хужаанаар Монголыг эзлэх гээд энэ өдөр шөнөгүй тэр бүм 400 хятад хүн хилийн цаана хутгаа ирлээд галаа түлээ сууж ингээ мөнх баясгалан хийж нэвтрүүлвэл одоо бүгд байж байгаа шүү дээ. Баримттайгаа цензургүй тэ нэвтрүүлгүүд нь тэр чигээрэл байж байгаа шүү дээ. Монголыг хорлогчдгээд нэвтрүүлэг хийсэн тэ. Тэгэд Монголыг мөхөөвөл хэн яаж мөхөөх вэ гэдэг хурцгаагаас асуугаад тэр хурцгаа хариулж ирсэн шүү дээ. Гадныхын захиалгаар монголчуудын оюун санааг устгаад гадныхны захиалгаар монголчуудаа мөхөөнө гэдэг. Өөрийнх нь тэр хийсэн нэвтрүүлгэн дээр нь л тэр хурцгаа тэгж ярьж байгаа шүү дээ. Мөнх баясгалангийн шүүртийн. Тэгээ үнэхээр их орондоо хайртай хүн ингээ Монголыг хорлцоо сууж тийм үү? Хэдэн тэрбум доллар хэдэн их 80 төгрөгийн хулгай ихэд гар бие оролцоо сууж тийм үү? Монголчуудыг 17 оноос хойш 16 оноос хойш өнөөдөр 10 жил ингээ монголчуудыг хооронд нь цус нүжөөр нь давцуулж баруун зүүн монголоор нь алцуулсан хүн чинь мөнх баясгалангийн эс нэвтрүүлэг үсттэй. Монголын өнгөтэй өөдтэй гэсэн сортоосон болгоныг гутаанд оромжсон чинь мөнх баясгалан үсттэй. Тэр байтугай өнөөдөр ингээд чөлөөт нийгэм монголчуудын арчилсан тогтолцоо одоо нэг парламентын арчилт хайртай болчихно мөнх баясгалан. Энэ арчилсан тогтолцоо чөлөөт нийгмийг үгүйсгсэн нэвтрүүлэг хийжсэн ч мөнх баясгалан үсттэй. Том буш, эцэг буш тэр нөгөө нэг хин хоёрыг Денсапын хоёрыг уулзуулсан нэвтрүүлэг хийгээл энэ ар Монгол манай нутаг байгаа. Бид нар энэ нутгаа аммаар байгаа. Энэ дотор арчлыг оруулаад өгөөд эцэг буушаар Денсап нь гуйлгаж байгаа юм шиг нэвтрүүлэг хийгээд монголчуудын оюун санааг хордуулсан хүн чинь энэ мөнх баясгалан үсттэй. Өнөөдөр яагаад парламентын арчил яриад байгаа? Яасан арчилсан тогтолцоонд яриад байгаа? Тэгээ энэ эрх чөлөөг авчрахад туг сүлд нь болж манлайлж орсон бүх хүмүүсийг гутаанд оромжсон хүн чинь мөнх баясгалан үсттэй. Эрдэнийн Батүл дээр захаагийн элбэг дөржтэй даваад оржийн гам бол энэ Баабар Батбаярын Батэрдний Батбаяр тэр догмдын сосроо оромгээ бүгдөө ингэ гутаанд оромжсон хүн чинь мөнх баясгалан үсттэй. Түүхийнхээ үнэн гаргаж ирж тавьсан түүхийнхээ үнэн баримтыг тавьсан Оохноо Бацаахаас өсвөлдөөд монголчуудын түүхчдийг докторуудыг түүхийн үнэн гаргаж тавьсан бүх түүхчдийг доромжилж гутаасан хүн чинь энэ мөнх баясгалан чинь үсттэй. Монголчуудын оюун санааг хордуулж одоо л энэ мангуур хэвэр байгаа хүмүүсийн уурга тархиг одоо ч хордуулаад явж байгаа хүмүүсийн нэг нь мөнх баясгалан шүү дээ. Тэгээ яагаад өнөөдөр монголчууд ингэж хорлж эх орон туснууд ярьж хорлжоод ичихгүй ингээд
алдсан нам дотор байж идгээ. Эн чинь парадокс шүү дээ. Ачлах хэрэггүй гэж нулимжээс энэ эрхчлөөний нам дотор орж сууж байж. Эн чинь парадокс байхгүй юу? Либерал үзлийг эх оронгуйчүүдийн үзэлгээд галзуурж солиорж доромжилж энэ либералуудыг баахан доромжилчоод одоо тэгээд либерал хүмүүсийн дунд орж ирээд байна гэсэн чинь парадокс шүү дээ. Цэвэр юм сэтгцэн эмгэгтэй хүн шүү дээ. Нөл зөрчил ингэж ярьж байгаа хийж байгаа хоорондох юмнууд нь. Тэг өнөөдөр харбины гэрэн дээр хар. Нөгөө Монголтой хайртай эх орон ард түмэн цуснууж амиа уг нь зүрхээ гаргаад гэрэлтүүлнэ гэдэг байгаагүй юу? Тэг яага эсрэг коннотаци чицэн. Яагаад Халтмаагийн Бат тулгын өрийг дарахын тулд хятадуудын алдагдсан боломжийг төлөхийн тулд монголчуудын хоёр толгойг Халтмаагийн Баталгаас өмнөөс өгөх ёстой юм монголчууд бид. Бид яагаад өрөндөө хоёр толгоогоо зүгээр өгөх ёстой юм бэ? Бат тулгын хийсэн лай ланчгийг яагаад монголчууд улсаараа төлөх ёстой юм? Тэр танк хийхэд нэвтрүүлэг нь хийсэн тэр Хэрэбаатар энэ мөнх баясгалан шүүрт энэ жонхоо тэ эдгээр чинь энэ гэрээг зогсоосон шүү дээ. Тэр үед яагаад хятадууд хилээ хаагаагүй юм тэгвэл. Одоо энэ харбины гэрээг үзэхээр яагаад Халтмаагийн Бат тулгын өрийг дарах гад монголчууд баялгаа өгөхөр болгоор хятадууд хилээ хаана гэж бодоод байгаа. Эн чинь олон улсын худалдааны байгууллагт хэлсэн худалдаачин улс. Манай элийг хаахгүй. Тэр байтугай тэр хүм 400 саяулаа хутгаа ярьлаа галаад удаад монгол хүнийг шарж идэх гэж ярьж байгаа чинь хилээ хаагаагүй хүмүүс монголчууд үннээ мэдээхээр хилээ хаана гэж. Яаж ингэж мунхаг бодож чадаад мунхаг юмд нэтгээд байгаа юм бэ? Яагаад бид жонхоогийн өрийг төлөх ёстой? Энэ гэмт хэрэгтэмгүүд энэ хулгайч нарын энэ дээрэмчдийн энэ тонулчдын өрийг монголчууд бид төлөх ёстой. Энийг мэдмээр шүү дээ. Энэ танк орж ирнэ гэж айлхнаас ч болж өнөөдрийн хэрүүл хараад болсон. Тэгээд мэдмээр шүү дээ. Энэ чинь хичнээн төргөний өр төлөх гээд байгаа. Жонхоо хичнээн төргөний алдагдсан боломж хятад гаргацсан. Тэрнийх нь өгсдөг нь хичнээн төгрөг сая тонн нүүрсээр төлөх гээд байгаа. Энэ 20 тэрбум долларыг чинь тэр 3 гэрээнийх нь аль хэсгээр нь энэ өрийг төлөх гээд байгаа. Монголчууд мэдмээр байна. Энээс сайн гэрээ хийвэл сайн биз чадахгүй бол Монгол хохирно штэ тэргээд. Нойл Эрдэнэ чи Монголыг хайртайсан яга мухар төмөр зам тавилцсан. Чи хэрэглэх газрын даргал байсан биз дээ. Ерөнхий сайд дараа нь байсан биз дээ. Та нар эндээс хэдэн их 80 төгрөг тонч дээрэмдсэн штэ. Одоо тэр боди юу 210 сая доллар тараас хүн болгонд өгсөн Батөмрийн хоёрыг тэр сая 500 мянган доллар авсан гэж яриад байгаа. Нойл Эрдэнэ жонхоо өдөр мөнгөө өөртөө яг 210 сая доллар тэр үеийн их хурлын гишүүд тараасан юм шиг байгаа. Аманд барихын тулд. Одоо тэргээ эхнээс нь би та нарт мөнгө өгсөн шүү надаас орвол хогч шүү гэдэг хүмүүст хэлээд ах шиг байгаа. Жонхоо Нойл Эрдэнээр дамжуулж. Үнэн байцгаая. Бид энэ түүхийн хугацаанд монголчууд бид ийм 35 жилийн энэ алсан тогтолцоо чөлөөт нийгэмтэй болсныхоо хугацаанд бид үнэн мэдэх ёстой байхгүй да. Эрхтэй, мэдэх хэрэгтэй. Энэ арчлал өөрөө, алсан тогтолцоо өөрөө, энэ арчлалын үйл явц өөрөө монголчуудыг мэдэх эрхийг нээсэн байхгүй да. Энэ арчсан хувьсгалч монголчуудад Кремлээс асуухгүйгээр, Бээжингээс асуухгүйгээр монгол хүн газар шороон дээр байгаа зүйлийг газар шороон доороо байгаа баялгаа ашигт малтамлаа мэдэх хэрэгтэй болсон байхгүй да. Хэн нэгэн дарга сайд нууцгүй байхын төлөө энэ ил тод байдлыг хүсэж байгаа. Энэ иргэн булганы мэдэх хэрэгтэй холбоотой асуудал байхгүй да. Тэгээ мэдэх хэрэгтэй байна. Яагаад нууцлаад байгаа юм? Тэр нөгөө Монголтой хайртай агуу цуснаж яриад байсан хүн яасан хүн хэсглээ. Тэр бүм 400 сая хятадууд өдөр шөнөгүй хутгаар ирдэг монголчуудыг эднэ гээд Монголыг яг эзлэхэд ирнэ гээд чинь тийм л нэвтрүүлгүүд хийгээдсэн үсттэй. Тэгээ одоо энэ монголчууд энэ баялагийнхаа эзэн байх юм уу? Нөгөө баялагтай эзэн Монголоо яах вэ? Халтмаагийн Батулгын өрийг дарахын тулд энэ 2014 онд хийсэн гэрээг зогсоосон юм уу? Одоо тэр Зандаа хүүгийн хот их хурлын дарга байхдаа
100 жилээр өгчээсэн гэл домогжуулаад тэгэл тэр нь сэвдээд энийг сэвсэн гол хүмүүсийн нэг нь энэ шүүрч штэ мөнх баясгалан штэ. Яг үндэ юу болсон бэ гэхээр тэр гэрээг хинч уншаагүй байхгүй да. Хятад Монгол тэр Японы компани 3 компани энэ Монголын Energy Resource Хятадын Синхуа Японы үлээ Sumitomo энэ 3 компани консорциум болж ороод энэ 5 дахь Монголын төсвөөс ганц төгрөг гаргахгүйгээр хийчихсэн байхгүй юу? Төмөр замаа өөрсдийнхөө мөнгөөр тавьчихсан. Логистик буюу тэр тээвэр үйлчлэгийг нь тэр Японы компани хариуцаад борлуулалтын бас Японд Хятадын хамтарсан компани хариуцаад монголчууд энэ ч юугаа үйлдвэрлэл нь явагдаад үйлдвэрлэлийг монголчууд хийчихсэн байхгүй юу? Одоо Хятадууд орж ирж тэр нүүрсийг өөрсдөө ухна, өөрсдөө ачиж авч явна, өөрсдөө авна, худалдаж авах нь Хятадууд тэр үйлдвэрлэл явуулж байгаа нь Хятадууд, тээвэр үйлчлэг нь Хятадууд. Тэр хичнээн төрийн татвар өгч байгаа нь бүүмэд. Тэр төсөл явсан бол эхнээсээ ахуулаад Монгол улсад шууд татваруудаа төлөөд явах гэсэн. Ямар нэгэн хөнгөлөлт байхгүйгээр. 10 жилийн дотор одоо 2024 2 жилийн өмнө бид нар төмөр замынхаа тэр Япон Монгол Хятадын барьсан төмөр замын 51% монголчууд бид авсан байгаа. 10 жилийн дотор станц барих хэрэгтэй байсан. Тэр станц одоо бид нар баригдсан байх хэрэгтэй. Энэ бүх төслийг сайхан биелгийн засгийн газар үед Дэнсай хаахны тэр санаачд зохион байгуулж оролцож тэр төслийг сонгон шалгаруулсан тэр төсөл явцсан байсан бол өнөөдөр монголчуудын орлого энэ 44 их 80 төгрөгийн хулгай дээрэм жонхоо энэ 0 эрдний багийнхан хулгайлах биш 210 сая доллараар жонхоогийн багийнхан 0 эрдний багийнхан ус төрчдийг авилгачих биш энэ Монгол улсын төсөвд орж ирээд энэ ахмадууд та нарын тэтгэр энэ хүнсний төлөө авдаг халамжтын халамжийн чинь хүнсний толон энэ хүүхдийн чинь мөнгө эрүүл мэнд боловсрол бүх юм чинь сайжирсан байх байсан. 44 их 80 штэ зөвхөн мэдгэж байгаа нь одоо тэгээд энэ цаашаа хичнээн төрөний хулгай юм бүү мэд. Тэгээд жонхоогийн хичнээн төрөний их 80-ийн өрийг тэрбум долларын өрийг алдагдсан боломж нь Хятадууд төлж байгаа юм бүү мэд. Нойд эрдэнэ чи өөрийнх нь амнаас гарсан үг штэ тэр энэ Батулгай алдагдсан боломжийн өртгийг бид нар төлөх байгаа гэж. Хятадууд тийм шаардлага тавьсан тэгээд бид тэрийг төлөхөөс аргагүй болсон гэж. Яахаараа жонхоогийн гацаад Монголыг хорсон хохирлын монгол хүн бид нар өөрсдийнхөө баялгаар төлөх ёстой юм бэ. Тэгээ нойд эрдэнэ хулгай ээж дээрэм тонууд хийсэн жонхоогийн дээрэм тонууд хийсэн эдний багийнхны хулгайч нарын дээрэмчдийн мөнгийг бид яагаад төлөх ёстой. Энэ духан дээр цэцэгтэй байшингийн дээрэмчдийн мөнгийг бид яагаад төлөх ёстой. Жонхоотаа нийлсэн духан дээр цэцэгтэй байшингийн дээрэмчдийн мөнгийг. Тэгэд ийм байж болдгүй маа. Тийм учраас мэдийгээд байгаа. Мэдэн гэхээс эдэр чинь сүнсэн төөрчөд байгаа. Достоевский нөгөө адгийн шаарууд энэ сүүлчийн орогнох газар их орон гэдэг шиг тэгэл их орныхоо төлөө ард түмнийхөө төлөө гэл бүгд л одоо орилдож байна. Тэгээ энэ гэрээг юу үзчихэр Хятад зогсооч юм гинэ. Ийм үлгэр байдгүй. Ийм үлгэр байдгүй. Яагаад гэвэл Хятад худалдаач улс 10 хэдэн орнтой хил залгадаг. Аль нэг улсаас юу дотоод асуудлаас нь болж Хятад тухайн улсын дотоод асуудлаас болж Хятадууд хилээ хааддаг. Танк орж ирнэ Хятад Монголыг яг дээрэмдэд эзлээ дуусгах гэдэг гэж яхад зогсоогоогүй үстэй. Тэгэхээр энэ бүх зүйлийг эрүүл ухаанаар тунгааж бодоо зааханд тэгээд асуултууд байна. Тэгвэл ер нь бид үнэн байж амьдрах ёстой шүү монголчууд бид. Зарчимтай байх хэрэгтэй, үнэн байх хэрэгтэй. Тэ. Асуулт байна хаа. За мөнх баясгалан бол эх орноо гэсэн үннийг ярьдаг Монголоо гэсэн сэтгэлтэй улс төрч гэсэн байна. Тэг Монголоо гэсэн сэтгэлтэй хүний хулгай хийсэн хэдийн их 80 төгрөгийн дээрэм тонуулыг
монголчуудыг мэдчихвэг айгаад дараа суучдаг юм уу? Монголоо гэсэн хүн Монголдо орж ирэх байгаа ашигтай төслүүдийг гацаагаад монголчуудынхаа тархитлахыг хоосруулаа мангууруулаад суучдаг юм уу? Бохирдуулаад заваартуулаад суучдаг юм уу? Монголоо гэсэн хүн шүүрдэг Монголоо гэсэн нэг үйлдэл хийснийг мэдгүй. Монголоо гэсэн хүн монголчуудыг тус нүжээр нь далцуулж яддаг юм уу? Монголоо гэсэн хүн монголчуудыг баруун зүүн монголоор нь алдцуулж яддаг юм уу? Энэ тэгээ Монголоо гэсэн сэтгэл юм уу? Нэг үйлдэл Монголоо гэсэн нэг үйлдэл хийж байгаагүй. Эх орон тус нүж ярьсныхаа төлөө дандаа монголчуудыг хорж сүйтгэсэн бүх өнгөтэй өддөө төслүүдийг гацаасан. Монголчууд дандаа хохирсон бид. Өнөөдрийн ийм сул дорой өнөөдрийн ийм улны гэж доромжлуулж байгаа тий ялаа гэж доромжлуулж байгаа энэ бүх зүйл чинь юунаас улбаатай вэ гэхээр бидний орлогогүй бидний өөрсдөө боломжоо алдсантай холбоотой. Тэр боломж болгоны чинь хаасан хүн чинь наадах чинь жонкуудаа нээж хаасан хүн чинь шүүрч штэ. Өөр хинч биш. Өөр. За чи ихлээд одоо нөгөө юм болохоор элбэг дөрж авчраа гэдэг коммент ахаад байж чи ихлээд элбэг дөрж авчраа шалгуулах хэрэгтэй. Хүзүүгийн нөхрөөс хэдийг аваад буцаад байгаа юм бай. Таныг одоо нэг болохоор элбэг дөрж юм эсвэл соогийн хүн эсвэл Батуудын хүн гэл ерөөсөө энэ гурван хүний хүн болчиход байгаа шүү дээ та чи. Гэхдээ би энэ ах нартаа үнэхээр хүндгэлтэй ханддаг. Яагаад гэвэл эдгээр тэр ир зориг гаргаж тэр мөсөө уулыг хаг тусч гарч ирсэн тэр мөсийг. Тийм учраас би энэ ир зоригтой ах нарыгаа үнэхээр хүндэлдэг. Монголд өнөөдөр чиний хуцах эрхийг миний дор коммент бичих эрхийг чинь Facebook орох эрхийг чинь чиний унах машины чинь Монголын хүмүүсийн гадагшаа дутгч явах эрхийг чинь тэр хүмүүс авчирсан. Тийм учраас би энэ хүмүүст байнга хүндгэлтэй ханддаг. Банк хүндэлсээрч байх болно. Зүгээр тэр элбэг дөржигдөх хүн гэмт хэрэг хийсэн бол чи өөрөө авилгатай тэмцэх газар авахгүй юу? Ямар гэмт хэрэг хийсэн? Ингэж бодрлсон хүн чи яг энэ Монголын би түр их яриа хэлэхдээ хэлсэн чинь Монголын энэ үнцэнтэй болгоныг Монголын гэсэн энэ эр зоригтон болгоныг Монголоо гэсэн энэ эрхчлөөний үзэлтэй хүн болгоныг гутаанд оромжлсон хүн чи мөнх айсгалан шүү дээ. Тэгээ яг нэг ийм оркуудыг ийм хүн сүрэг бэлдсэн байхгүй Монголд. Ийм мангуурцсан, хоосон, харанхуй хэр буртхандаа тархин хэр буртхандаа баригдсан эрүүл ухаан байхгүй болсон хүмүүсийг энэ хүн сүргийг хомо соёдгсуудыг мөнх айсгалан бэлдсэн байхгүй юу? Жонхоо эдэр хамтдаа бүтээсэн бүтээл шүү дээ. За инк болтын одоо зандах хүүгийн инк бол сая нэг ял өгсөн гэдэг байгаа шүү дээ шүүгээр. Ял жанхуугийн шоу юу? Хүүгийн шоу юу гэсэн юм шиг байна. Гэхдээ хин нэгний шоу моогоор хүн шоронд ирэхгүй л үүдэг мэдгүй энэ тэр хэргийн уншсан өмгөөлөгч нараас нь асуул та. Тэгээ хин нэгэн хүний шоугаар хүн шоронд ирнэ гэж байна. Тэгэл хэргийн уншиж байгаа хүмүүс өмгөөлөгч нь мэдхүүс нэг би хоёрт хуульч биш. Ирэх зүйлч биш. За хятадыг бид бизнес хамтрагч гэж харуул тэд биднийг хамтрагч гэж харнаа. Тэднийг цус нүж алан талнаа гэж харуул тэд биднийг оркууд гэж харна шүү дээ гэсэн. Тэг үнэн шүү дээ. Тэрөөсөө л тэгж харна. За өөр нэг. За харбины гэрээг нуух нь хэнд ашигтай вэ? Шүүртийг намаасаа хөөж болохгүй юм уу? Эмэгтэйчүүдийн квотын 40% бууруулах тал дээр та юу гэж бодож байна? За бүгдийн мөрөнд авч. Ер нь бол ийм ээ. Манай нам үнд зүйл үзэл баримталтай байх ёстой гэ. Манай намын дарга тэр их хурлын эндэр дээрээс гишүүд санал өгч байгаа сая энэ ерөнхийлөгч оруулж ир тэр хөрсгөө оруулж өгсөн энэ хуулийн дээр санал өгч байхад үнд зүйл үзэл баримтлаа уншсан байхгүй юу? Ер нь энэ үнд зүйл үзэл баримтлалын маань эсрэг байгаа бол энэ нам дотор байж болохгүй. Нэг хасаад дөрмөөрөө хасах боломжтой нэгтцээ. Тэр энэ туснууж ярьдаг монголчуудыг далцуулдаг төр бүх юмыг хийдэг гэж боддог социалистууд те фашист нацистууд эдгээр бол тэртээ намаас хасагдаад явна уу цаг хугацааны л асуудал. Харбины гэрээ хэнд хэрэг ашигтай вэ гэдгийг 0 эрдэнэ хэлсэн шүү дээ. Жонкууд л ашигтай шүү дээ. Өрийн дарах гээд байгаа гэсэн үгтэй. Өрийн дарна л гэж жонкоогийн өрийг дарах гээд хятад алдагдсан боломжийнхоо өртгийг нэгсэн гэдэг байгаа шүү дээ. Жекогийн тавьсан нөгөө өргөн царигтай мөнгөтэй холбогдоогүй төмөр замаас нь болоод хятад цаанаас нь төмөр зам тавиад олон жил ингээ хүлээснээсээ болоод алдагдсан боломж 10 жилийн боломж байгаа шүү дээ. Тэгээ 10 жилийн боломж гэдэг энэ алдагдсан боломжуудаа л нэхэд байгаа байхгүй да хятад. Тэрний өртгөн төлн чинь жонкоогийн юг өрийг төлөхчөд энэ хоёр толгойг нууцлаад байгаа шүү дээ. Өөр хинт хэрэгтэй энэ харбины гэрэг нууцлах нь. Энэ 0 эрдэнэ хулгай дэрэм энэ духан дээр цэцэгтэй дээрэмчдийн дидлэг уулгын л илэрх гээд байгаа шүү дээ. Тэнд нь
хэн яаж тусалсан юм манай намынхнаас ингээд нэрс нь гарч ийн тий. Тэгээ тэрийг зарлж байна. Тэгээ надаас намаа шаасан гэд бити асуугаад тэр энэ хулгайч нартаа нийлж байгаа тэр үзэл баримтлаас урж хулгайч нартаа нийлж иргэдийнхээ боломжийг хулгайлж мэд хэрхийг хаагаад байгаа нээлттэй байхыг хүсэхгүй байгаа тэр хүмүүсээс өөрсдөө тэр яагаад намаа ингэж муухай харагдуулаад байгаа гэж асуу. За ийм байна. Тэгэл сая нөгөө эмгтээчүүдийн 40% квот тийм. Энэ улс төрийн намын тухай хуулийг Ухнагийн хөрөл цөх ерөнхийлөгч байхдаа өргөн барьсан юм а. Энэ тэгээ 23 онд батлагдсан хууль ахгүй да. Улс төрийн намын тухай хууль. Тэр үед энэ одоо энэ Герман руу элчин зөвлөхөөр явуулсан мөнх цэцэг их хурлын гишүүн байсан. Улс төр судлалын анги төгссөн мөсөн. Тэр очоод энэ социалист магийнхаа чиг баримжааг оруулахгүй 40% нэмэгтэйчүүд байна. Тэгээд тэр Монгол Улсын ерөнхийлөгч нь тэр улс төрийн тэр боловсруулсан хууль мөлийг мэдгүй шүү дээ. Тэгэл тэр чигээр нь өргөн бариад тэгэл энэ Ноёл Эрдэнэ ерөнхий сайд байсан тэр чигээр нь явуулсаар агаад батлуулаад тэгэл ороод ирсэн шүү дээ. Энэ угаасаа байж болохгүй шүү дээ. Энд чинь их хурлаг чинь бодлогын мэтгэлцээ явуулдаг. Тэнцээ хэн илүү мэдлэгтэй, хэн илүү чадвартай, хэн илүү хичээнгүй, хэн илүү уншиж судалж бодлого ярих тэр хүмүүс л өрсөлдөж орж иж сууж бодлогын мэтгэлцээ хийх зорилготой парламент чинь ийм л газар шүү дээ. Тэгээ 40% эмэгтэй оруулж иж яах гэдэг секс хийх гэдэг юм. Би энд нь гайхаад байгаа. Тэгээ баахан мэдлэггүй харанхуйчуд орж ирээд яаж хамарж байгааг харж байгаа үстэй. Наараагаас ахуулаад тий. Энэ тухан дээр зэсгтэй байшингийн жагсаалтын тэр дээрэмчдийн гэмт хэрэгтнүүдийн тэр мэдрэлэн муутай орк хүүхнүүдийг харж байгаа үстэй бүгд. Эн чинь зүгээр парламент гэдэг чинь улс төрч болно гэдэг чинь улсын их хурлын гишүүн болно, улс төрч болно гэдэг чинь энэ улс төрийн нам сонгож орж ирнэ гэдэг чинь үзэл баримт сонгож орж ирж байгаа шүү дээ. Үзэл баримт сонгож орж ирж байгаа бол энэ өрсөлдөөн дунд өрсөлдөж байж манлайлаа үзүүлж ээж орж ирдэг зүйл шүү дээ. Энд чинь бизнестэй яг адилхан шүү дээ. 40% нэмэгтэйчүүд бизнес ингээд бизнесийг дээрэмдээд байж болохгүй үстэй. Ялгаагүй өрсөлдөөний талбар тэгээд нээлттэй байх тэр өрсөлдөөн байх ёстой. Тэгээд би нэг хурлын гишүүдийг харин энэ улс төрийн намынхаа уулыг яаралтай өөрчлөөсөө гэж хүсэж байгаа. Тэгээд 40% хүрэхгүй үл яах юм? 40% коммунист хүн байхгүй, эмэгтэй байхгүй бол яах юм? Тэгээд зорж байгаа коммунист болох юм уу тэр эмэгтэйчүүд чинь? 40% эрхчлөөний үзэлтэй, либерал үзэлтэй эмэгтэйчүүд байхгүй үл яах юм? Тэгээд байхгүй болохоор юм шүүртэл орж ирж байгаа үстэй. Туснууж ярьсан юм фашист, нацист эмэгтэйд орж ирж байгаа үстэй. Их орон яриад хулгай гэдэг юм дээрэмч эмэгтэйд орж ирж байгаа үстэй. Тэгээд байхгүй бол яхан зодож байгаа 40% нэмэгтэйчүүд болох юм. Чинь боломжгүй зүйлээ. Тийм болохоор энэ улс төрийн намын тухай хуулиа өөрчлөх ёстой гэж боддгийг. За тэгээд ийм байна. Маргааш нөгөө нэг манай намын дунд говь сонгогдсон мөнх хот гишүүний тухай ярина. Тэгээд би анхнаасаа энэ хүний чинь хэлдэг байсан. Тэр нэг ийм орк нөхөр байна. Энэ бол тэгээд жонхог дахин шүтж байгаа юм чи мэдээж яаж ирүүл ухаантай байх вэ? Юу ч ойлгохгүй, ухар мөчөд харанхуй ямар ч дог сэтгэлгээ байхгүй, айцаар хүлэгдэж амьдэрсэн социалакрын шоронгийн ухаангийн амьдралд амьдарч байсан, социализмын шоронд амьдарч байсан тийм арцнаад сэтгэлгээ байхгүй, лог сэтгэлгээ байхгүй, аливаа юмны учир шалтгаан олддог ухар мөчөд хүмүүс жонхог дэмжиж байгаа, эсвэл хамт хулгайлж нар жонхог дэмжиж байгаа. Өөр тэр чи ирүүл ухаантай хүн ой тоонд багтмааргүй юм ярьж байгаа шүү дээ. Танк орж ирнэ гэт найж байгаа тэр хүмүүс чи ихэнх нь тэр ухар мөчтөл хүмүүсээ харахгүй оркууд. Эн чинь хятад чинь хичнээн тэрбум 400 сая гаруй хүнтэй улс. Десанттай, тэг явган цэрэгтэй, артиллертэй ганцхан тэгээд танк нь дугуйтай яаж богоноор орж ирнэ гэж бодоод байгаа юм бэ? Ийм итгэж байгаа хүмүүс л жонхууд итгэдэг. Тэгээд айгуул дунд говруу танк хятад орж ирнэ гэж яагаад мөнх хот нь бодсон байлгүй дээ. Тэгээ маргааш мөнх хотын тухай бичиж оруулна. Бас ярих болно. Тэгэд өнөөдөр альцсан намаас иргэдийнхээ мэд хэрхийг хангая. Нээлттэй сонсгол гэж иргэдтэй мэдүүлье. Яг энэ иргэдийн энэ мандатыг авчаад юуг хулгай хийв яав энэ ямар гэрээвэ гэдэг иргэдээ мэдүүлье гэд коноптарсан гишүүн бол бэсэн гишүүн Баян Улгийн аймгаас сонгогдсон Гавьяат дэмж 2 дахь сонгогдож байгаа. Зөвхт байдлыг эрхэмлж байна баярлалаа байсан гишүүнээ.
Нөгөөх нь Гамбат гişүн. Одоо энэ харбины гэрэг нээлттэй сонсоход ингээд урайлаад тэргүй игнэнд манлайлаад явж байгаа гişүн бол Гамбат гişүн. Тэгээд Гамбат гişүн бол энэ Арсан нам бүүдийгээд ихснээс эхлээд л зарчмынхаа тал дугаараад исэн цөөхөн гişүүдийн нэг л дээ. Тэгээд одоо ч зарчимтай байна. Тэгээд Гамбат гişүнтэй баярлалаа. Тэгээд бүгдөө хамтарч зүтгэж байж заавалчгүй харбины гэрээг нээлттэй болгож сонсноо. Жонхоогийн өрийг яагаад бид төлөх ёстой юм бэ? Өөрсдөөсөө асуугаараа. Бидэрт орж ирэх боломжийг яахаараа бид жонхоогийн өрөнд хятад руу өгөх ёстой юм. Улсын төсөв нэмэгдээд орж ирж байвал бидэрт хэрэгтэй. Бидний амьдралд хэрэгтэй, бидний бизнест хэрэгтэй те. Бидний энэ толгомдоод байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд мөнгө хэрэгтэй. Тэрийг яагаад жонхоогийн өрөнд өгөх ёстой юм? Тэгэд энийг илүү сайн толгоонд бодож эргцүүл тунгаагаараа гэж хүсэе. Тэгээд нэг одоо та бүхэн таны хийгээд байгаа лайвыг хэн нэгэн хүнээс цаанаас нэг хийлгээд байна гэж хүмүүс бодоод байна. Чи иргэн хүнийхээ хувьд тэр гэрээг үзмээр хармаар мэдмээр байна шүү дээ, тийм үү? Тийм шүү дээ. Энэ тэр ихээр шаардаад байгаа шүү дээ. Би хэн нэгний хүмүүст хизээч дуурахгүй. Надад тийм характер байхгүй. Би тийм хэн нэгний өмнөөс дуурдаг байсан бол аль их дуурчих байсан. Тэр та нарын хайрлаад байгаа жонхооч нь өчнөө санал тавьж ирсэн. Би хизээч тийм өөрийнхөө үнцнийг өөрийгөө хуурч тэгж худалдагддаг хүн биш. Би энэ Батуул элбэгдөр Дөнгөдийн сосор орон энэ даагаан бол энэ Баабрын хийжсэн үйл хэргийг үргэлжлүүлэхийг хүсдэг хүн. Илүү их чөлөөтэй нээлттэй байгаасаа гэж хүсдэг. Хэн элбэгдэрч хулгай хийсэн бол яах гэж энэ нээлттэй сонсголын хууль батлуулах юм. Элбэгдэрч хулгай хийсэн бол яах гэж шилэн дансны хууль батлуулах юм. Харж нууц байлгүй орногоо төлөөгээд нуугаад байна үстэй. Тий, чинь улмал хайл гэж үзнэ үстэй. Илүү нээлттэй байлгаа, илүү бүх юмыг иргэдэд нь өгөөж энэ бизнесийг битгий төр оролцдог тэр хүн дугаараадсан шүү дээ. Тэгээ бидсэн тийм зарчимтай төр оролцохоор яаж хулгай дээр мэдгээ бүгдөө харлаа шүү дээ 10 жил. Эх орон ард түмний төлөө гэхээр л хулгайч ер нь болчиход байна шүү дээ. А хүн өөрийнхөө эрхийнхээ төлөө ингээд явж байгаа л хүмүүс бол яг зөв талдаа байна гэж хүмүүс нь ойлгох хэрэгтэй байна шүү дээ. Тийм зарчимтай л байх хэрэгтэй юм байгаа хүмүүс тэгээ өөрөө өөрийнхөө төлөө өөртөө үн цэнтэй бай. Тэгээ яг өөрсдөө санаад байгаа байхгүй өөрсдөө санаад дуурдаг гэж бодоод байгаа юм. Мөнх баясгаланд ингэж хэлээ би ингэж хэлсэн шүүгээд өөрөө нэг 5 цаас мөнх баясгалангаас авдаг юм байна. Яг өөрсдөө санаад тахгүй юм шүүртээс жонхуугаас 0 эрдэнэс энэ духан дээр цэцэгтэй байшингийн дээрэмчдийн тухай би ярихгүй гişүүдийн тухай ярихгүй хэний сайн хэний муу гэж ярих юм. Бүгдөө моосны нүхэн дотор байгаа энэ Монгол ардын нам энэ духан дээр цэцэгтэй байшингийн дээрэмчдэг би хэний сайн гэж ярих юм. Та нар жорлондоо орчоод хогийн савнаас энэ хэрэгтэй юм байна гэж буцаад ухаж авдаг уу? Тэр 0-доо орчоо муусныхаа нүхнээс нэг хэсэг усан цэвэрхэн байна гэж харж чадах уу? Бүгдөө дээрэмчд, бүгдөө бодрууд энэ духан дээр цэцэгтэй байшин дотор байгаа дээрэмчд чинь. Тэр дээрэмчдийг сайн нь мууг нь ялах гэдэг юм. Ялах боломж байхгүй. Муусны нүх бол муусны нүх. Энийг илүү сайн ойлгосоо гэж хүсэж байгаа. За тэг өнөөдрийн лайв энэ хүрээд өндөрлж байна. Шеэрлээ түгээгээд өгөөрөө. За баярлалаа баяр та.